За Монгол улсын Баатар үйлдвэр одоо Эрдэнэтийн улсын байжуулах төрийн үйлдвэрийн газраас одоо бахархал төгсөх чимээх одоо арга хэмжээг явуулж байна. Тэгээд энэхүү арга хэмжээ бол одоо Монгол улсын үйлдвэрийн байвал ажилтан одоо их болт гаргахтаа уулзж байна. Тэгээд та одоо дархны политикийн коллежийг хэрхэн сонгож байсан талаас талаараа яриач. Миний үед дүүрээ ухтаа их бол 1977 онд Бүрэн аймгийн 2-р 10 жилийн 8 дугаар төгсөд дархны политикомыг сонгож суралцсан. 77 онд суралцаад 1981 онд Монгол хүн анх сансарт ирж яхад хамгийн сүүлийнхээ өдрийн шалгалтыг өгөөд төгсөөд геолог болор хаймнад амжилтаар Эрдэнэт уулын байжуулах үйлдвэр 22-лаа төгсөж иржсэн. Ажил хөдөлмөрийн гараагаа Баяжуулах Баабаргийн өөрөө нутуулах хэсгээс 9 термин бизнестэй ажиллаж эхэлсэн. Терминстийг 1985 оноос баригдын дарга термин баригдын дарга хийсэн. 1989 оноос энэ Баяжуулах Баабаргийн өргөтгөл 5-р очир ашиглалтанд орсонтой холбогдуулаад Оросын холбооны улсад түр хугацаа курсд яваад эргэж ирээд энэ өөрөө нутаг өдөө хүртэл ажиллаж байна. За танаа ингэж 22 төгссөн байна. Тэгээд одоо манай хөдөлмөрийн яамны одоо сайн зүйтэй сайдаар нэг ингэв. Хоёртон байх үеийн сайдаар. Сайн битэр бол 77 онд дахин политиконд бол хам элсдэр очиж байсан. Төгсөж ирээд битэр бол энд нэг гэрт хамтран амьдарч байсан. Нэг гэрт хамтран ажиллаад сүүлдээ гэр бүлтэй болцоод тусдаа тэгэл гарцгаасан да. Амьдрал ирэхэд тусдаа гарсан. Бидний ирэхэд бас энэ уулын үйлдвэрээр маш их сайн хүлээж авч байсан. Бүгд нь 2-2-оор нь ДГТ-г нэг өрөөгөөд бид нэр ангаараар энд нэг байранд байрлаад ээлжийнхээ ажлыг хийгээд ингэ явдаг байсан. Тухайн үед ажиллаж байхад биднээс бол Орос хэл бол маш их дутагдж байсан. Ер нь сургуульд байхад Балзар багш, Талхай багш эднэр одоо ер нь Орос хэл сургал одоо ерөөдөө тест местүүдийг самбар дээр чи маргааш нь орчуулж иргээд тэгээ шалгадаг тэрийг. Орчуулж ирсэн ирээгүйг нь энэгээр үнэлж дүн тавьдаг байсан. Тэгэхэд бас онгойтой асуудал байсан юм л да. Манай ангийн гамбал гэдэг би орчуулсан гэдэг. Тэр аасаг гэж нэрлэдэг байсан. Юм хийгээгүй хийсэн гараар өгсөн хүмүүс дээр онц тавина гэсэн чинь мань хон гараар өгсөн чинь. Яг шалгаад өгсөн байх. Юу ч байхгүй. Тийм хөхтэй явдлууд байлаа. Сурч яхад. Тэгээд Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн хамт олонныхаа тухай тэгээд ер нь бол амжилт бол өөрөө хүрээд ирэхгүй тухайн хүний уус чадвар хичээл зүтгээс бол маш их хамаардаг. Та энэ амжилтын талаас хамт олонны талаас сайхан хөгжиж. За манай Эрдэнэт үйлдвэр бол одоо нийт 6000 ажиллажтэй. Баяжуулах Баабар бол 1000 намайг яг үед бол 1100-аар ажиллажтэй. Энэ хөдөлмөрийн хамт олонны дунд би одоо ингэж энэ нэг нь бүтээгдэхүүн нэлээ ер нь. Энэ хамт олон манай хамт олон бол бас биеинд үлгэр жишээ дандаа багшийн холбоотой явдаг. Шинэ хүмүүрүүд бид нэр одоо багшилдаг. Бид нар шалгаа авах зөвлөлтийн мэргэжлэн болон босод улсуудаар ингээд багшлуулж сурч байсан. Энэ бүгдийн маань одоо энэ ажил хөдөлмөрөөр үнэлж одоо төр засаг бол төрийн дэд шагнал одоо ажил дүрэн гавь болоор шагнасан шагнал бол энэ манай хамт олонны шагнал. Манай хамт бол Баяжуулах Баабарын хамт олон бол ер нь бүтээл хамт олон. Үлгэр жишээ ер нь ийм л хамт олон. Энэ хамт олон дундаа би одоо 40 гаруй жил ажилласандаа би бахархаж явдаг хамт олноор. Одоо хэрнээ би одоо бас залуучуудыг хараад яг одоо бидний шиг бол бидний ах нар шиг одоо сайн хөдөлмөрлөрөө би даа сургаж явдаг да.
Баярлалаа. Тэгээд одоо манай сургууль суралцж байгаа уулуурхай эрчим хүчний чиглэлээр суралцж байгаа оюутнууд мөн манай сургуулийг одоо сонгон авах гэж байгаа хүүхдүүд зориулаад бас нэг сайхан урмын өнгө хайрлаж шээ. За манай уулуурхан политехникум бол ер нь дээрээ одоо ер нь бас сургалт сайтай ингэж хэлдэг энэ багш нар ч гэсэн бидний төвсөд ирж байгаа тэгж хэлдэг бас одоо хинэ сурж байгаа залуучууд ч гэсэн манай сургуулийг үе үеийн төгсөгчнөр бол бидний гар дээр ирж ажиллаж байна. Одоо намайг биш 81 он төгссөн 81 оноос хойш энэ бүх ихэнх ангиуд бол ирдэг. Ирээд энд одоо сайн ажиллаж байгаа, сайн хөдөлмөрлөж байна. Би одоо сурах гэж байгаа, суралцах гэж байгаа энэ залуучуудаа энэ уулуурхайн сургуулийг одоо сонгон суралцаж цаашдынхаа ажил төмөрийн гараагаа ихлээл юм. За тэгээд танд баярлалаа. Тэгээд наарыг сайхан үсээрээ. Баярлалаа. За. Хөдөлмөрийн гавьяаны Улаантүгийн хотод Дархан Улаан аймаг дахь Уулуурхайн эрчим хүчний Политехник коллеж нь Монгол Улсад техникийн болон инженер техникийн ажилтнуудыг бэлтгэж эхэлсэн ууган сургуулиудын нийгэм. 2006 онд магадлан итгэмжлэгдсэн анхны техникийн коллеж болж одоогоор 3 дахь удаага магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж болжээ. 2012 оноос Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн түншлэлт суурилсан техникийн болон мэрэгжлийн боловсрол сургалт төслийн дэмжлэгтэйгээр цахилгаан мехатроникийн чиглэлээр төрөлцсөн олон талд үйл ажиллагаа бүхий чадамжийн төв болон хөгжиж байна. Мэргэжлийн боловсрол олгох сургалт, техникийн боловсрол олгох сургалт, насанд хүрэгчдэд мэргэжил олгох сургалт гэсэн нийт 18 мэргэжлэр сургалтын үйл ажиллагааг явуулдаг. Мэргэжил олгох сургалтад боловсролын төвшин нас харгалзахгүй сургах бөгөөд өмнөх ур чадвар мэдлэгээ үнэлүүлж, богино хугацаанд мэргэжил эзэмших боломжтой байдгаараа давуу талтай. Хичээлийн нэг байр 12 дадлагын газартай бөгөөд 840 оюутан тоглог номын сан, дотуур байр, спорт, урлагийн заалаа үйлчлүүлэн сургалтын үйл ажиллагаанд хамрагдаж байна. Нийгмийн түншлэлийн хүрээнд 132 гаруй аж ахуйн нэгж мэргэжлийн холбооттой хамтран суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлаг, сургалт хийлгэх, ажлын байраар хангах, багшийн мэргэжил дэвшлүүлэх, сургалтын орчин сайжруулах чиглэлээр